За Хинтээ аймаг Чингис хот Өндөр хаан гэдгээс. За Хинтээ аймгийн Чингис хотын ертөнцийн зүгээр бол яг зүүн хойд хэсэгт нь ирсэн байна. За энэ дагаарын чанарын үзүүлэлтүүдийг харуулъя. За тэнд бол утаатай байна. Тэгээ ороод яг одоо зүүн хойд талд нь байгаа. Одоо нэг баруун урагшаа чиглээд явчих гэж бодож байна. Хотыг яг голоор нь гараад. За сариг гэж газар гэж байна. Од автомашин засвар. Тэгээд газар байна. За энд салхи айгуу багтаа байна өнөөдөр. За агаарын чанар юм байна. За Тунсаг маркет гэдэг хэсэг байна. За энэ хэсэгт PM10 нэлээд өндөр байна. PM2.5 бас нэлээд өндөр байна. За CO2 хэр байгаа хэрэг 400 байгаа юм байна. За Хинтээ аймгийн Чингис хотын төв элдгэн байна. Поликлиник гэж газар. За энд бол агаарын чанар. Окей. Бүгд ийм үзүүлэлттэй байна. За PM 1-ийг бас харуулъя. 13-тай байна. За окей. За Чингис хотын төвд ийм бай төв толгой дээр. Чингис хотын баруун урд тал баг гэж энэ хам бүргэд гэж туслууд байд юм байна. За энэ дагаарын чанар юм байна. За Хинтээ аймгийн Чингис хотын ертөнцийн зүгээр зүүн хойд талаас нь гээд энэ яг 7 дахь цэг дээр ирж байна. Баруун урд цэг рүү. За тэгээд энэ 9 урлагийн юм юу байгаа юм байна л да. Одоо хөшөө үзүүр гэх юм уу те. Ийм юм хийж байгаа байна. Дуусаагүй ах шиг харагдаж байна. За энэ дагаарын чанар бол ногоорж байна. Гэхдээ энэ Чингис хотын бас онцлог нь сая харагдаж байна. Би нэг гоё цэгцтэй график болгоод хүснэгтлээд харуулъя. Яг нөгөө нэг гэр хорооллынхоо хэсэгтээ бол утаа байна. Байхтаа яг бараг Улаанбаатарын шиг байна. Тэгэхээр мэдээж тэр хэсэгтээ байгаа хүмүүс нь болдог бол маск зүүдэг ч юм уу тиймэрхүү арга хэмжээ авах хэрэгтэй байх л та. Нөгөө талаасаа бас нэг утаа яг ингээд орон нутгт тий хөдөө орон нутгт бид нар цэвэр агаартай гэж боддог. Яг гэтэл аймгийн төв дээр жишээ нь Чингис хот дээр жишээ нь агаарын чанар ийм тааруу байна гэдэг нь өөрөө бас нэг урт хугацаанд яг бас яг хотод хэрэгжүүлж байгаа шиг хотод одоо үүсэж байгаа шиг том асуудал үүсэх магадaltaй. Тийм болохоор магадгүй энэ орон нутгийн бодлого боловсруулагчид нь бас энийг анханасаа эрт тооцоод тий хурцсан сэргийлэх цаашдаа энийг бууруулж яаж болох вэ гэдэг шийдлүүдээс аваад явах хэрэгтэй юм шиг байна. За тэгээ яг энэ сая би хийсэн шиг энэ графикийг би яг энэ мэдээллүүдийг би яг цэгцтэй хөснийг толгойд харуулъя.